Та бүхний энэ өглөөний амгалан гэж Монгол Солонгосын эдийн засгийн форум түүний гишүүдийн өмнөөс болон хуваалцаа мэдчихье. Монгол эх оронд минь та бүхэн тавтаж өчлөөрэй. Монгол Солонгосын ард түмний энэ удаан жилийн түүхэн харилцаа Монгол улс бүгд найрамд Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 24 жилийн хугацаанд бүхэл салбарт хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирсний дотор иргэд хоорондын ах дүүсэг харилцаа хамгийн өргөн хөгжсөн орнууд болсныг тодорхойлохын ялдамд цаашид улс төр эдийн засгийн хувьд шин шатанд гарсан идэвхтэй хөгжлийн он жилүүд бидний өмнө байгааг дурдлагад таатай байна. Ирэх 2015 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн тохиох гэж байна. Дипломат харилцаа тогтоон хамтарч хөгжсөн энэ хугацаанд цаашид харилцан ашигтай хамтарч ажиллах тэр ойлголт бол хөгжлийн суурь бий болсон гэж үзэж энэ хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд улс төр эдийн засгийн дээд түвшинд тохиролцсон шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг бүх түвшинд зохион байгуулах зорилгоор Монгол Солонгосын эдийн засгийн форумыг санаачилсан зохион байгуулсан юм а. 2014 онд Монгол улсын гадаад хэргийн сайдын болон Монгол улсын хурлын даргын бүгд найрамд Солонгос улсад хийсэн албан ёсны ажлын хүрээнд Солонгос Монголын хамтын ажиллагааны форумтай хамтарсан хоёр арга хэмжээг Сеул хотноо амжилттай зохион байгуулж өнөөдөр зуны дэлгэр энэ сайхан өдөр Монгол улс Улаанбаатар хот Их тэнгэр зохицолборт Монгол дахь анхны уулзалтаа хоёр орны парламентчууд, засгийн газрын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, тэргүүлэх бизнесийн байгууллага тэдний удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр бүгд найрамд Солонгос улсын тэргүүлэх компаниуд болох Cornell, Samsung, POSCO, Hyundai Motors, Nijim, Kogaz, Chrysler компаниудын Монгол улсад оруулж буй хөрөнгө оруулалт, шин техник технологи, бүтээн байгуулалтуудыг онцлон хэлэхэд таатай байна. Тус формоор дамжуулан хоёр орны бизнес эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, чөлөө тодорхойлолтын гэрээг байгуулах санаачлагыг дэвшүүлж, энэхүү ажлыг эрчимжүүлэх тал дээр хоёр талд санаачлагтай ажиллах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна. Түүнчлэн Солонгосын техник технологиг Монгол улсад нэвтрүүлэх, түүнтэй холбоотой мэргэжлтэй боловсон хүчийг бэлтгэх, бүгд найрамд Солонгос улсад одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан иргэдийг бүртгэх, тодорхой мэргэжил эзэмшсэн Солонгос хэлээр ярих чадвартай иргэдийг үнэмшилжүүлж, тэдний мэдлэг боловсролыг улс орны хөгжил бүтээн байгуулалтанд ашиглах зэрэг асуудлыг цаашид бид зохион байгуулж хамтарч ажиллах болно. Монгол Солонгосын эдийн засгийн форум нь цаашид жилд 2 удаа Монгол Солонгос хоёр оронд зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа байнгын доктортой явуулж, хоёр орны улс төр эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин, гишүүн байгууллагууд, компаниудынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, иргэдэд хүтээмжтэй ажиллаж байх тал дээр онцгой анхаарч ажиллах болно. Ингээд 2014 оны Монгол Солонгосын эдийн засгийн форумын үйл ажиллагаа нээсний мэдэгдэе. Баярлалаа.